Эрхэм үндэд зочлоо. Эрхэм үндэд эрдэмтэн судлаач профессор багш албан агчлаа. Дуурс галдрын эзэд болсон дотоод хэргийн их сургуулийн эрдмээр жигүүрлсэн 90 жилийн түүхэн ойн халуун мэндийг та бүхэндээ өргөн дэвшүүлье. Дотоод хэргийн их сургуулийн түүх бол Монгол орны орчин цагийн хувь сахиулах болон төрийн цэргийн системийн түүх юм а. Улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах, ард иргэдийнхээ амар таван амьдралыг хамгаалах тусгайлсан шийгүүрэг бүхий цагдаа, дотоодын цэрэг, хэл хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүх шинжилгээ, онцгой байдлын байгууллагуудын бүх шатанд та бүхний бэлтгэсэн албан хаагчид эрхэм үүргээ нэр төртөө биелүүлэн ажиллаж байна. Та бүхнийг тариаланч гэж харвал тал дүүрэн цацсан мэдлэгийн үртэн үндэс ишин газрын хөрстэйг бат найдвартай гагнагдсан 10 тариалан болж тэлсэн байна. Энэ тариалангаас Монгол улсын эргэн нэг бүр хамгаалагдаж, хувь сахиулах төрийн цэргийн системд эргэн хүн итгэлээ өгч байдаг бол нөгөө талаас мөн энэ тариалангаас Монгол улсын гадаад нүүр царай, үндэсний тусгаар тогтнол, бүрэн бүтэн хүчирхэг байдал, цог золбоо, ёс зүй, хариуцлага хийгээд улс орны нэр хүнд шууд хамаарч байдаг юм а. Тиймдээч дотоод хэргийн их сургууль үеийн үед зөвхөн боловсролын байгууллагын хүрээгээр хязгаарлагдахгүй. Улс орны төрийн цэргийн болон хувь сахиулах салбарын өөрчлөлт шинжилэл, төрийн тусгай албаны хэрэгцээг мэдрэн судалсан үндсэн дээр шинжлэх ухаанч сургалт явуулах өндөр хариуцлагыг нэр төртөөгөр үүсээр иржээ. Миний бие хууль зүйн дотоод хэргийн сайдаар ажиллаж буй энэ тэргүүн зорилго бол Монгол улсад хүний эрх хангагдсан эрх тэгш нийгмийн төлөө та бүхний хамтаар зорин ажиллах явдал билээ. Хүний эрх хэрэгчлөөг хангасан хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, хууль зүйн дотоод хэргийн салбарын хүний нөөцийг хүний эрхэд суурилсан мэдлэгээр цэнэглэх томоохон зорилгоодын эхнийх нь энэ оны 9-р сарын 1-ээс эхлэн ахлагчдын мэргэжлийн боловсрол олох хугацаа 45-аас 120 хоног байсныг 1 жил болгон уртасган зохион байгуулж, сургалтын үйл ажиллагаа ахлагчийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд амжилттай хэрэгжиж байна. Түүнчлэн 2024-өөс 2025 оны хичээлийн жилийн шинжилгээний хүрээнд дэд бакалаврын шатлсан хөтөлбөр, магистр докторын шатлсан хөтөлбөр, хос мэргэжил олгох хөтөлбөрүүд амжилттай хэрэгжснээр манай салбарт хүний нөөцийн мэргэжил, ур чадвар, хүний эрхийн мэдрэмж, доктор суурьшилт ажиллах хандлага улам бүр сайжирна гэж төлөвлөж байна. Эрхэм нөхдөө, Монгол улсын хувь сахиулах болон төрийн цэргийн байгууллагуудын цар хүрээ дэлхийн жишигт хүрээ гэвэл тэнд хүрэх хүлэгм морин дотоод хэргийн их сургууль юм а. Та бүхний маань Азийн тэргүүлэх их сургуулийн жишигт хүрэн хэмээх алсын хараа түүндээ хүрэхээр хэрэгжүүлж буй олон 10 ажил үр дүнг энэ нэмэр дээрээс тоочход цаг багтана. Товчхондоо дотоод хэргийн их сургуулийн нийт хамт олонны амжилт ололтоор багахан сайшааж байгаагаа баярын энэ өдөр онцлон тэмдэглэхэд таатай байна. Төгсгөлд нь тэмдэглэхэд Францын эрдэмтэн Луи Пастерын хэлсэн үг байдаг. Шинжлэх ухаанд эх орон байдаггүй. Учир нь шинжлэх ухаан нийт хүн төрөлхтний өв юм а гэж. Эрдмийн далай болсон их сургуулийн эрдэмтэн багш та бүхэн маань хүн төрөлхтний эх орон болсон шинжлэх ухааныг цаг ямагт дэлгэрүүлэн хөгжүүлэх аваас манай улс, манай салбар, манай албан хаагчид, манай сонсогчдын мэдлэг оюун дэлхийн жишгтээ дөрөв харшуулан хөгжих нь дамжиггүй. Дотоод хэргийн их сургууль 90 нас хүрлээ. Дуурс галдрын эзэд болсон үе үеийн албан хаагч, ажилтнууд, сонсогч, суралцагчид та бүхэнд хууль зүйн дотоод хэргийн салбарын нийт албан хаагчдын нэрийн өмнөөс болон хувьяасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэж амжилт хүсье. Баярлалаа та бүхэнд.